Сайн байцгаана уу? Намайг Зул Цэцэг гэдэг. Сайн байна уу? Намайг Цэцэн Бэлэг гэдэг. Би 9 настай. Сайн байцгаана уу? Хөтлөгч Инхлүү маань. Намайг Эрмөш гэдэг. Би 10 настай. Сайн байна уу? Намайг Батрид гэдэг. Намайг Мишель гэдэг 12 настай. Би өдөр автах шин. Битээр болохоор өнөөдөр энд Toki application-ы гэр бүлийн үйлчилгээний видеонд оролцохоор ирсэн байна. Болохоор яадаг үлээ. Өнгөхгүй болохоор угаасаа ээж рүү авахаар уцаа авдаггүй болохоор тийм аав руу залгаад тэгээд эсвэл таахгүй бол тэгээд найзсаа зээлэн эсвэл ихчээсээ л асууж. Манай ихч пассвордыг биддэг болохоор ээжийн дансаа шууд тэгээд юм худалдаа авал тэгээд авчдаг юм. Ээж аав руугаа уцаар яриа тэгээд надад мөнгө хэрэгтэй байна гээ авдаг. Одоо дөнгөж 9 настай болохоор яг энэ карт нээж өгөх асуудал одоо л яригдчихэж байгаа тий. За манай гэр бүлийн хувьд бол яг энэ санхүүгийн хүүхдээ өөрөө бие дааж санхүүгийн асуудалд оролцож байгаа тал дээр яг оновчтой гаргалгаа бас гаргаж хэмжээгүй л байна. Нөгөө нэг жижигэн цүнхний осос ч юм уу тиймэрхүү анимегийн тийм хөөрхөн жижигэн фигюр ч юм уу тийм жижигэн мэдлээ. Хэрэгтэй зүйлдээ зарцуулдаг. Би цуглуулсан мөнгөө жихэр хоол тэгээд тоглоом дээр л өрнө. Яг ингээд авах юм нь миний керманд байгаа мөнгнөөс итерхий их байвал би өөр хямдхан гэхдээ тэрнтэй жоохон төстэй юм авчдаг. Ээжийнхаа картыг авахаа мартаад тэгээд яг ороод баахан юм аваад баахан хүмүүсээс авахгүй нөгөөний очрлоо тэгээд байжсэн чинь карта мартсан тэгээ юу ч хэлээ мэдэхгүй тэгчихсэн. Тэгээ 11-т ихчтэй байхгүй. Тэгээ би 100-ийн амралтаар за ер нь та хоёр одоо ингээд том болж гин тий одоо мөнгө хэрэгтэй боллоо гэх гинт уцаар ярьдаг. Тэгээд хүний данс руу шилжүүлдэг хэрэг тохгүй юм байна. Ээж нь та хоёрт карманы мөнгө өгнө гэд гэсэн чинь манай охин нэг удаа над руу ээж та надад нэг мөнгө өгнө гэдсэн чинь ямар мөнгө гэлээ сугны мөнгө гэлөө өглөө гэд тэгж асуусан. Тэгээд нөгөө карманы гэдэг мөнгөө санахгүй. Заримдаа би карта үлдэг авчдаг. Дандаа нөгөө өөрийнхөө картыг өгөөд яваад чаддггүй. Жоохон хүүхдүүд болохоор их хэмжээний бэлэн мөнгө бас өгөөд үлдээх бол бас дэмий байх гэж боддог. Нөгөө ээж нь та хоёр төрүүлээд хичээлээ тараа ирчтэй штэ. Тэгээ гэртээ байжгаад гэртээ юм авах шаардлага гардаг штэ. Тий. Тэгэхээр яадаг лээ? Дэлгүүрийн хичтэй яриад мессеж хичээл залгаал тий. Тийм тэгээд юулээ захих юудаа би доошоогүйгээл авах юмнуудаа авчаал дээшээ орчхоор юулээ би тань руу үнийн бичээ дансын биччихээр та юулээ хүнтэй нь яриад юулээ дансыг орлоо тий данс руу мөнгө нь өвлчихдээ шин. Тэгтээ жоохон заримдаа цань руу залгахаар та заримдаа юу амар завгүй байгаад тэгээд уцаа авахгүй тий. Доор заримдаа баймар удаан хүлээчдэг. Харин тий. Хаана явж байгаа хэлээрэй л гэж хэлдэг л дээ. Тэ ээж нь тэгээ уцаар яг тэр газараа очихороо залгаараа гэд бас их загтаг. Гэхдээ та хоёр залгадаг шүү дээ. Тэгээ ингээ би дандаа залгадаг. Тэгээд нөгөө дугуйтай гарсан үед бол баг уцаа авахгүй л дээ. Тэгэл би л нэг дэмий залгадаг л ажилтай. Заримдаа би ингээд тэр хаана яаж байгааг мэддэг, заримдаа бол мэддэггүй. Мэдхгүй үедээ юу гэж тайлбарладаг лээ. Мэдгүй үедээ ингээд дүрс мөрсээр ингээд тань болчихдог. Эвгүй ер нь бол яг нөгөө энд байна гэд хэлэхлээр баг энд нэг юм мод байна гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр ч нөгөө олж чадахгүй нэг тийм тохиолдол байсан гарч ирсэн. Тэр тал дээр ярихтаа шүү дээ. Хаяа очин дуцнаа олбогдохгүй хаана уу мэддэхгүй те. Санаа зовцсон байж хаад хайрцсан ч үйдэг юм уу. Тэнгүүдээ нэг хүний утсаар ч юм уу залгаал утсан цэнийг дууссан тохиолдолд тэгээл их холбогдтолтой ер нь бас хэцүү байдалд орно шүү дээ. Цэник дээр бол нэг надаар хилүүлдэг өөрөө аягүй сайн хэлчихдэг те. Яг унтахаасаа өмнө яг нам цэниглээл өглөө яг дөрөн цэнихтэй ер нь гардаг шүү. Тэгээд цэнийг нь дуусж байгаа мосч байгааг бол мэдэх тэгээд нөгөө арга байхгүй шүү. Би байнга л нэг арга олоод цэнэглэлчтэй шүү дээ. Яаж хийж байгаа төө.
би ингээд найзууд руугаа яриа ихээр таны нэгч дуустаа гэд над руу ингээд хилээд байхгүй. Тэгээд би ингээд аав руугаа яриад миний юу нэгч дуусчлаа гэд аавдаа хэлэнгүүд одоо аав надад нэгж явууллаа гэд надад хэлдэг. Хэрвээ миний нөгөө дата матаас дууссан юм аав ээжүүгээ холбогдож чадахгүй бол би ойрхон байгаа CU ч юм уу эсвэл кофе шоп руу ороод ер нь бол пассвордыг асуугаа тэгээд Wi-Fi руу орчдөг. Тэгтээ ер нь бол дандаа хэлснийхэн дараа л мэддэг. Toki application T-Family гэдэг шинэ үйлчилгээтэй болсон юм байна. Хойлоо тэрийг хэрэгжилж үзье. За одоо хоёлаа Toki application-ыг эхлээд суулгах юм байна. Нөхөн суулгацсан уу? Суулгацсан. За ээж нь ингээд суулгацсан. Одоо хоёлаа T-Family гэдэг үйлчилгээг сонгоод энэ дэр миний охин ээжийнхаа QR кодыг уншуулад таниулах юм шүү. За. Энд бас ихчээ чинь нэмчих болох юм байна. Энэ дээр ингээд одоо ингээд чиний байршлыг ээж нь хэмж болох юм шүү дээ. Одоо над руу уцтаад ах хэрэггүй болох нь. Чиний уцны цэнийг энд харагдаж байна хараа. Тийм биш. Миний хүн айлын харагдаа чиний хэсэг яадаг юм байна. Одоо чи ингээд мөнгө хэрэгтэй болвол ээж руугаа энэ дээр мөнгөнд дүнгийн оруулаад танаа оруулаад үзтээ. За тэгээд ийшээ шилжүүлэх гэдгийг дараарай. За. Одоо ээж аав хоёр нь чам руу мөнгө шилжүүлж болохоор олчлаа над руу ингээд чиний хэмжлэх хүрээд ирлээ. Аав чи ингээд бас энэ дээр тохируулчих юм бол тогтмол шилжүүлэг гэдэг дээрээ тохируулчих юм бол чам руу ер нь байнга бараг сануулах шаардлагагүйгээр мөнгө нь орж ирээд ах юм биш үү? Тэгэхээр аав чинь дахиад мартахгүй нь шүү дээ. Чамд мөнгө өгөө. Заавал ээж аав руу залгаад ахгүй энэ аппликейшн ашиглаад худалдаа авалт хийж болох юм шүү дээ. Ээж аав нь заахгүй бол тий. Түрүүний ярьсан шиг амар уус тий. Хоёр нөгөө нэг ээж хаан зөндөө картуудыг хайжсэн шүү дээ. Тийм. Тэ хэдэн карт хаялаа нилээд. Нилээх карт хайсан тий. Тэгвэл одоо нөгөө карт март гээд ахгүй утсаараа ээж рүүгээ тэдэн дөрөв хэрэгтэй байна гэд нэг хэмжлэх явуулаад оруулж очлох юм байна. Эсвэл ээж нь чинь шууд ингээд цэнэглээд карттай юм шиг тэгтээ хаях юм байхгүй. Амруулах нь шүү дээ. Маш амар болох юм байна. Тэгээд амар болсон гэд дэлгүүр орох болгондоо над руу нэг хэмжлэх явуулаа те. За ингээд Toki-гийн T-Family гэдэг үйлчилгээг аваад хэрэглэж үзлээ. Тэгээд маш их таалагдлаа. Яагаад тэгэхээр одоо яг манайх шиг ингээд хүүхдүүдтэй халаасны мөнгөө бэлнээр өгдөг эсвэл одоо банкны карт хараахан нээж амжаагүй байгаа. Тэгээ бас яг тэр картыг нээлгэх эрх нь үүсээгүй байгаа хүүхдүүдтэй гэр бүлүүдэд их тухтай юм байна. Дээрээс нь бас хүүхдүүдээ хаана явж байгааг нь байршлыг ингээд уцтаж шалгаахгүйгээр шалгаж болж байна. Бас хүүхдийнхаа уцсны цэнэг нь ямар байгааг бас өөрөө хянчиж болоод хүүхдтэй цэнэглэрээ гэж сануулчих болохоор юм байна. Тэгээд энэ T-Family үйлчилгээ бол ер нь жинхэнэ одоо хүүхэд гэр бүлд ээлтэй бас их тухтай үйлчилгээ байна. Баярлалаа. Манай гэр бүлийн хувьд бол маш юм ухаалаг үйлчилгээ шиг санагдлаа. Тэгээд байнга ер нь хэрэглэхээр өдөр тутам тулгамддаг асуудлуудаа шийдэж болохоор санагдлаа. Тэгээд энэ хүртэл инглүүнэ 92 хамтлаа.